яг тодорхой 3 асуулт асууя. За яг энэ зээлийн бодит өртгийг арилжааны банкуудын тооцож байгаа аргачлалууд дээр ер нь дүгнэлт хийж үзэж байгаа юмнууд байна уу? Ямар зардлууд энэ одоо зээлийн хүүд илүү их одоо өндрөөр нөлөөлж банкны эрсдлийг нэмэгдүүлээд зээлийн одоо бодит өртөг буюу энэ бас хүүгийн одоо байдлын юм өндрөөр тогтоогдод байна. Энэ дээр Монгол банк ямар бодлогын арга хэмжээ авахар төлөвлөж байгаа нэгдүгээр шүү дээ. За хоёрдугаарт яг энэ арилжааны банкнд дэх иргэдийн хадгаламжийн ер нь дундаж хугацаа хэд вэ? Хэд бас богино хугацаатай энэ зээлүүдийг маш өндөр хүүгээр авчаад энэ зээлийн хүүдээр ер нь хэрхэн яаж авж байгаа нь бас зээлийн хүүг бууруулахад бас нөлөөлж гинүү юу? Энэ дээр ямар л дүгнэлт байна вэ? За дээрэс нь арилжааны банкудаас банк ус санхүүгийн байгууллага ломбардуудад зээл болгож ийн гэсэн. Сүүлдээ ингээд арилжааны банкуд нь зээл болгохоо болоод энэ банк ус санхүүгийн байгууллага ломбардуудаар дамжуулж өндөр хүлэх байдалтайгаар эрсдэлгүйгээр авч ийн гэсэн мэдээллүүд яваад байгаа. Энэ хэр бодиттой вэ? Ерөн зүгээр энэ арилжааны банкуд дахь банк ус санхүүгийн байгууллага ломбардад олгосон зээлийн хэмжээ хэд байна? Давтамж хэр байна? Энийг нэг хариулаад таач. За тэгээд дээрэс нь одоо нэг зүйлийг хэлмээр байна. Энэ ипотекийн зээл дээр жишээ нь зээлийн хүүгийн бодит өртөг нөлөөлж исэн хураамжийг авахаа болсон. Энэ шүүгийн шийдвэрд гарсан. Энэ яг хэрэгжиж байгаа юу? Бас иргэдээс одоо чатын ядан ч юм уу одоо хомс маш хүрэлцээгүй байгаа ипотекийн зээлнээс бас олгож байгаа зээлийн 1% ингээд банкны хураамж гэдээ бас авчиж гин үү? Цалингийн зээл дээр бас тэгэл авчиж байгаа. Ерөн энэ одоо хураамжуудын асуудал ч гэдэм үү энэ зээлийн одоо бодит өртөгтөөр нөлөөлж байгаа энэ асуудал дээр ерөн ямар бодлогууд байна вэ? Энэ шүүгийн шийдвэрүүд хэрэгжиж байгаа юу? Энэ дээр нэг хариулт таач. Тэгээ эцэст нь ингээ төр бас хэмнэх гээд үзэж идэг. Энийний дундуур нэг сугарж байгаа нь Монгол банк өөрөө. Одоо яг бас инхтэй ерөнхийлөгчийг хариулж чадах байх гэж бодож байна. Монгол банк ямар хэмнэлт хийх гэж байгаа вэ? Наад 700 орон тоотой албан тушаалт хэдийг зомтгож байгаа. Өнөөдөр санхүүгийн зохицуулах орооны чиг үүрэг нэмэгдсэнийг би ойлгож байгаа. Мөнгө угаах терроризмдаа санхүүч чиглэлээр Монгол банкын дээр бас яг одоо бас харьцангуй гайг байгаа шүү дээ. Яагаад өнгөрсөн хугацаанд энэ одоо Монгол банк ингэтлээ дангаач ба. Энэ 700 албан тушаалтан тийм хэрэгцээтэй байгаа юу? 700 албан тушаалтын чанд чинь баг 6-7 офис байгаа гэж сонссон. Энэ өндөр барилгаас чинь гадна. Энийг хизээ хэмнэх юм бэ? За, инхтэй ерөнхийлөгч хариулъя 6 номерын микрофон. За, зээлийн хүүгийн их усрыг зээлийн хүүг хэрхэн одоо батлах, бодох аргачлалыг Монгол банкны ерөнхийлөгч санхүүгийн зохицуулах орооны даргын хамтарсан тушаалаар баталдаг. 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хамтарсан тушаалаар зээлийн хүүг хэрхэн тооцох вэ гэдэг аргачлалыг бол баталсан байгаа. За, бүтцийг харахаар зээлийн хүүгийн 48%-ийг их усрын зардал эзэлж байгаа. 48% буюу энэ тоо урд нь бол 60 орчим хувьтай байсан. Одоо бол бас харьцангуй буурж байна. За 48% байна. Эрсдлийн зардал 21% байна. Ингээ нийлээд бол хамгийн гол хүнсэндээ бараг 70 орчим хувийн зөвхөн эрсдэл зээлийн хүн дээр явж байгаа. Үйл ажиллагааны зардал 17% байгаад байгаа. За зээлийн хүү ерөнхийдөө бол иймэрхүү бүрдэлтэй байгаад байгаа. Тэгэхээр зээлийн хүүг бууруулахад бид хүн бол арилжааны банкны эрсдлийн хүүг эрсдлийг багасгах зах зээлийн одоо суурь дэд бүтцийг сайжруулах замаар одоо үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлд нь бол Төв банк бол ажиллаад явж байгаа. Их усрын зардал дээр бол би бас түрүү хэлсэн тодорхой механик байдлаар хэрвээ хандах юм бол энэ эргээд төгрөгийн худалдаа авах чадвар дээр нөлөөтэй учраас энэ бол маш эмзэг сэдв байгаа. За maturity-г зээлийн одоо арилжааны банкны их усрын хадгаламжийн хувьд бол 1.4 жилтэй байгаа. Манай дунд чинь дийлэнх одоо хадгаламж эзэмшигч нар маань бас урт хугацааны хадгаламж байршуулж тийм сураагүй тийм зан төлөвтэй байна. Одоо манай улс чинь 1992 оноос л хойш иргэд банкн дээр хадгаламж байршуулж сурлаа шүү дээ. Тэгээ бас энэ бол хугацааны явцад бол илүү уртсах болов гэж бодож байна. Гэхдээ арилжааны банкны хувьд бол эдийн засгийн макро эдийн засгийн суурь нөхцөл байдал эдийн засгийн одоо бусад үзүүлэлтүүдээс хамаарат бас урт хугацааны их усүр олоход бол хүндрэлтэй байгаад байгаа. Жилийн одоо дундаж инфляцийг Төв банкны хувьд бол 6 дээр нэмэх хас 2 буюу 8% орчимтай тогтворжуулна гэж тооцож байхад бол түүнийг урт хугацаанд хадгаламж татаж түүгээр урт хугацааны зээл олох нь арилжааны банкнуудын хувьд бол бас болцсохгүй эрсдлийг тооцоход бол хүндрэлтэй байгаа. Тэгэхээр бол инфляцийг
дунд хугацаанд тогтворжуулах ханшийн тогтвортой байдал нь өөрөө эргээд урт хугацаатай их үүсвэрийг татаж урт хугацаатай их үүсвэрийг бүрдүүлэх бол үндсэн суурь болоод байгаа. Тэгэхээр бид бүхний бодлогын арга хэмжээ бол инфляцийг дунд хугацаанд тогтворжуулахад бол чиглэгдээд явна. За гишүүний дараагийн асуултан дээр бол бид бүхэн энэ арилжааны банктай холбоотой банк ус санхүүгийн байгууллагаар болон ламбардаар дамжаад байгаа зээлэн дээр бол Төв банк санхүүгийн зохицуулахаар хоёр бол хамтран шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнгээр бол арилжааны банкнаас бусад одоо зээл олгож байгаа байгууллагууд бол ламбард банк ус санхүүгийн байгууллагад ямар нэгэн хэлбэрээр их усрыг олохыг бол Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар бол зогсоосон байна. Дахиж бол одоо яг энэ дээр бол банк ус санхүүгийн байгууллагад их уср өгдөг асуудал бол байхгүй болно. Гишүүний дараагийн асуулт чинь энэ шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх, иргэний эрэг шүүхт хянан шийдвэрлэх процесс бол бас удаан явж байгаа. Зарим зээлийн одоо маргааны асуудал 7 хүртэлх жилээр явж байгаа. Ингээд их хэмжээний зээлийн иргэн төлөлттэй холбоотой хугацаанд олон жилээр шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд явхаар эргээд энэ зээлийн хүүгийн зардлыг нэмэгдүүлээд идэг. Буюу муу зээлдэгчийнхаа зээлийг сайн зээлдэгч нь төлөөд идэг. Ийм одоо тэгш бус гэх юм уу, шудраг бус гэх юм уу ийм асуудал бол байгаа. Энэ дээр бол бид бүхэн бас хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох энэ шүүхийн бус зарчмаар энэ зээлийн одоо маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлэдэг ийм практиктай байхгүй болохгүй байна. За гишүүн дээр Төв банкны ажилтнуудтай холбоотой, зардалтай холбоотой асуудлыг үнэлэн Монгол банкны хяналтын зөвлөл саяхан 2025 оны 1-р сард томилогдсон байна. Хяналтын зөвлөлөөс Төв банкны бүтэц оронтой төсөв зардалтай холбоотой бол шалгалтыг бол хийж явж байгаа. Одоогор бол арай дуусаагүй байна. Ерөнхийдөө энэ шалгалтын дүнгээр Төв банкны ажилтан албан хаагчдын давхцал үүрэг функцийн одоо илүүдэл нэг албан тушаал дээр ажиллах одоо боломжтой позишн дээр хэдэн хүн ажиллаж байгаа гэх мэтчлэн наривчлсан дүгнэлтүүд гарна. Наривчлсан дүгнэлтүүд гарахаар Төв банк мэдээж бусад одоо төрийн байгууллагуудтайгаа ижил нийцтэй байдлаар өөртөөхөө төсөв орон тондоор хэмнэлтийг хийнэ. За бүрэмжийн сайн зэрэг гишүүн тодорхойлъё. За би уг асуудлаар Улсын хурлын хэн шалгалтын хуулийн дагуу асуулга тавьсан байж байгаа. Асуулт асуусан байж байгаа. Бичгээр хариулна биз. Би энэ арилжааны банкнаас банк ус санхүүгийн байгууллага ламбард руу олгосон зээлийн хэмжээ давтамжийг нэг хариулаач гэсэн шалгалт яваад зогсоосон л гэж хариулаад байгаа юм. Тийм нууцлдаг мэдээлэл байт юм уу? Хоёрдугаарт энэ шүүгийн шийдвэр гараад энэ зарим зээлүүдийн бодит өртөгт багтаж байсан гэж үзээд байсан боловч шүүх буруу байна гэж шийдсэн энэ хураамжуудыг авахыг зогсоосон. Ипотекийн зээл дээр энэ хураамж юу зогссон уу? Энэ цалингийн зээл дээрээс энэ зогссон уу эсвэл авдаг юм уу гэдэг нэг хариулт тач хийж байгаа. Хоёрдугаарт энэ өнөөдрийн зах зээл дээр энэ зээлийн хүч өсөд байдаг. Энийгээ дагаад Монгол банкны орон тоож өсөд байгаа нь буруу шүү. Тэгээ ерөн заавал та нар хян шалгалтыг хүлээж яад юм. Шаардлагатай бол бас энэ арга хэмжээг авах ёстой шүү дээ. Хян шалгалтныг явуучвал бид эднийг арга хэмжээ аавна гэж юу яриад байна? За их 50 ерөнхийлөгч хариулъя. 6 номер микро. Яг аль банкнаас банк усуудад хэдэн төгрөгийн дамжуулан зээл олгосон байна. Аль банкнаас хэдэн төгрөгийн зээл авсан байна гэдэг нарийн деталь тоог бол би цэжэр мэдэхгүй байна. Ер нь бол би танд 650 орчим тэрбум төгрөг бол нийт багцын дүнгээр бол харагдсан. Танд яг дэлгэрэнгүй мэдээллийг аль банкнаас аль банкус хэдэн төгрөг авсан байна гэдгийг алтан бичгээр танд хүргүүлье. Ипотекийн зээлийн тэр 1% шимтгэлтэй холбоотой тэр Төв банкын дээр арилжааны банкуд дээр бол хяналт шалгалт хийсэн. Хэд удаа хийсэн, шүүхэн шийдвэр гарсан. Төв банкны ерөнхийлөгчийн тушаал болон одоо холбогдох хууль тогтоомжийн дагуу арилжааны банк өөрийн үзүүлсэн одоо зээлийн үйлчлэгэнд шимтгэл авахыг бол хуулиар зохицуулж өгсөн байгаа даа. Тэгээ 1% гэдэг хэмжээг үүнээс хэтрүүлэхгүй байх ёстой гэдэг тийм зохицуулттай байгаа даа. Тэгэхээр арилжааны банкуд өөрийн олгож байгаа альфа төрлийн зээлнээс 1% шимтгэл авч байгаа. За санхүүгийн зохицуулах хорооны дарга Жамба Жамц 9 номерын микрофон. За сайн зэрэг гишүүний асуултанд нэмэлт тодорхойлгоё. Санхүүгийн зохицуулах хороо 2025 оны 3 сарын 20-ны өдөр
Энэ банк санхүүгийн байгууллагуудын зохистой харьцаа их усүр татах харьцаан дээр бол тодорхой бодлогын нэлээдгүй томоохон өөрчлөлтүүд орсон. За итгэлцэл татах хувь хэмжээ, за бонд гаргах, хөрөнгөөр баталгаажсан үндэсээс гаргах, за гадаадын болон дотоодын банк санхүүгийн байгууллагуудаас их усүр татах ийм зохицуултан дээр бол нэлээдгүй томоохон бодлогын шийдвэрүүд гаргасан. За түүнээс гадна энэ үр орлогын харьцаа, барьцаа өрөнгө үнэлгээний харьцаан дээр ч мөн өөрчлөлтүүд оруулаад ингээ хэрэгжүүлээд явж байгаа. За үүний нэг томоохон одоо бодлогын өөрчлөлт бол энэ дотоодын арилжааны банкудаас болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс банк санхүүгийн байгууллагууд ямар нэгэн хэлбэрээр их усүр татах зээл авахыг хориглочихсон байж байгаа. Тухайн үед санхүүгийн зохицуулахын шийдвэр гаргахад нийтдээ нэр бүхий арилжааны 10. За Сүхбаатарын Эрдэнэт гişүн асуулт асууя.